Сайн байцгаана уу? Хэрвээ миний хуудсыг анх удаа үзэж байгаа бол би өөрийгөө сурсан амьдралын туршлагаасаа та бүхэндээ хуваалцдаг байгаа. Тэгэхээр хэрвээ миний инстаграмын манд дагдаг хүмүүс байвал сүүлийн 1 жил нэлээд хэцүү хүнд үеийг сэтгэл зүйн хувьд туулж байгааг мэдэх байх. Янз бүрийн эмо пост, эмо стори маш их хийжсэн. Тэгээд яг бол одоогийн хувьд би тэр depression гэдэг зүйлийг туулаад яг одоо бол healing in progress дээр явж байна. Одоо яг идэж байгаа үе маань юм уу? Би бол яг сэтгэл зүйн хувьд 100% эрүүл байгаа гэж хэлж болж чадахгүй. Ямар ч лсэн feeling better. Тэгэхээр би нэг цуврал бичлэг хий гэж бодож байна. Тэгэхээр хамгийн эхлээд юу ярих гэж байна вэ гэхээр энэ бичлэгээрээ доор харж байгаачлан ер нь depression гэж юу юм бэ? Би ямар байдлаар depression-ыг туулсан бэ гэдэг талаараа хуваалцъя. Тэгээд үүнээс дараа нь хэрхэн өөрийгөө эмчилсэн, хэрэг бүр эдгээд маш гоё болчихсон бол тухайн үед гэсэндээ яаж энэ бүхнийг туулж гарсан тухайга бас хуваалцах болно. За тэгэхээр хамгийн эхлээд depression буюу одоо сэтгэл готрал гэж юу вэ? Би хизэнээс эхэлж сэтгэл готралтай гэдгийг мэдсэн их мэдчлэн зүйлүүдийг хуваалцах болно. За хамгийн эхлээд би сэтгэл готралтай гэдгийг яаж мэдсэн бэ гэхээр би найзуудтайгаа уулзаж асууж исэн. Тэгээ найзуудтайгаа уулзаж асууж исэн чинь манай хоёр найз гэсэхгүй юм. Тийм юм үзнэ үү, юм үзнэ үү гэх болгонд нь би надад тийм юм үзэх зав байдаггүй гэж хариулж исэн. Тэгээд зүгээр нэг кино үзэх зав байхгүй гэж би өөрийгөө бодсон. Хэрнээ screen time харахаар өдөрт бол 7 цагийг би утсаа харж өнгөрөөж байгаа. Хэрнээ 30 минутын бичлэгийг үзэх ч юм уу тийм зав байхгүй. Зав байхгүйгаас гадна зүгээр 30 минут нэг бичлэг үзээд тэр бичлэгэн дээрээ төвлөрөх чадваргүй болчихсон байсан. Зүгээр 5 минут эхлүүлэл залхуудаас надаас шууд гардаг. Тэгэл миний хураг бол амар хурдан хөдөлдөг. Ингээл TikTok руугаа ороод Facebook, YouTube руу ороод ингээл нэг юм эхлүүлжсэн чинь өөр бодол орж ирж өөр тийш ингэж юм search хийж хайгаал Google дээр. Тэгэл юусэн ингээ нэг газар ингээ тогтож чадахгүй. Тэгчингүүтээ би өөрийнхөө анхаарлыг тэгж тогтгоо болцсныг найзуудыг манд хэлэхэд анзаарчаад гэртээ хараад ном унших гэсэн чинь ерөөс ингээ нэг гоцыг бүрэн уншиж ойлгож чадахгүй. Заавал бүр ингээд өөрийгөө бүр фокуслж агаад нэг мөрийг ингээд 3-4 дахин удаа уншаад тэгжиж нэг тэр өгүүлбэрийг ойлгодог ч юм уу. Тэгэхээр миний анхаарал төвлөрөлт бол бүр үнэхээр аимшигтайгаар муу болцсон. Үржээсэндээ сэтгэл готралтай гэдгийг олоод мэдчихлээ. За тэгээд өөрийгөө шинжилж үзсэн. Надад бол энэ 5 зүйл бол маш хүчтэй мэдрэгдэжсэн учраас за үнэхээр би надад тусламж хэрэгтэй байна гэдгийг хүлээн зөвшөөрж гаргалгаа хайж эхэлсэн. Тэгэхээр ямар шинжүүд надад илэрсэн бэ гэхлээр хамгийн ихнийх нь бол тийм сая хэлсэнчлэн анхаарал төвлөрөх чадвар бүр 0 болчихсон байсан. Тэгээд анхаарал төвлөрөх чадвар байхгүй болчхороо нөгөө ерөөсөө зөв шийдвэр гаргаж чадхаа болчдөг юм билээ. Дандаа ингээд буруу шийдвэр гаргах нь ерөөсөө нэг зүйл дээр тогтож чадахгүй зөв буруугаа ялгахаа болчдөг ч юм уу тийм. Бүр ингээд месси бүр толгой тарих месси бүр ингээд яг monkey санаа бодол нь бүр ингээд ийш тийш ингээд тэр зөв бол буруу ч юм бол яг үгүй гэл хүсчихлээ. Тэрөөс ингээд үнэхээр хэцүү ёо толгой дотор маань зүгээр замбраагүй дайм болж байгаа юм шиг мэдрэмж төрнө. За хоёр дахь шинж тэмдэг нь юу байсан бэ гэхлээр би хинч биш юм шиг мэдрэмж надад төрж байсан. Хэдий охин маань надад байгаа, би охиныхоо ертөнцийн гэдгээ мэдж байгаа хэрнээ ямар ч тийм хинт ч хэрэггүй. Би юу яг яах гэж амьдраад байгаа амьдралынхаа гол учруудыг нь ойлгохоо байсан. Үгүй би ингээд тэгээд тэгж бодох тусмаа жишээ нь муухай бодол бодно шүү дээ. Би юу нэг хинч биш юм аа, хинт хэрэгтэй юм бэ би гэж бодохороо чи одоо ээж ийм бодол бодоод тахта яадгийн гэдэг бодол маань хинч биш гэсэн мэдрэмжтэйгээ ингээд зөрчилдөөд тэгээд амар их стресс үүсгэсэн. Ерөнхийдөө бол стресс гэж юунаас үүсдэг вэ гэхээр тарих зүрх хоёрын хоорондын зөрчилдөөнөөс болж стресс үүсдэг юм шиг надад санагдсан. Тэгэхээр яг тэр үед би ингээд амар өөрийнхөө тухай муухай мэдрэмж төрөх үедээ чи ингэх ёсгүй штэ, ийм байж болохгүй штэ гэж нөгөө тарих маань зүрхээ мэдэрч байгаа мэдрэмжийг шүүгээд тэгээд тэндээсээ улам депрессэнд ороод исэн. Тэгэхээр хинж биш юм шиг мэдрэмж маань бүр амар мэдрэгдээд тэрийгэ дээрээс нь шүүгээд тэндээсээ болоод миний бодол маань ингээд савчаад депресснийг маань илүү их гүнзгийрүүлсэн бас нэг шалтгаан болсон. За 3 дахь нь юу вэ гэхлээр өөрийгөө тэгж гэмтэх, өөртөө тийм гэмтэл учруулах их хүсдэг болчдөг юм билээ. За би болохоор юу гэж бодож исэн бэ гэхлээр за амиа хорлох бодол нэлээд хэд орж ирсэн.
тэгээ яг юу гэж бодох вэ гэхээр за би ингээд хөвчүүл хүмүүс нэг яг бол би штэ хүмүүс ингээл амар юм уцаартай ойр тойрныхондоо дандаа уцаар үүдсэн байхгүй хүмүүстэй уулзаал хэрэлдээл гараа явдаг ерөөсөө ингээл өөрөөсөө муухай нэрийг цацаал нэг тийм харж төр явж байгаа юм шиг надад өөртөө мэдрэмж төрөө тэгээд ингэж хүмүүсийг тэг зовоож явахаар ингэж хар энерги хүмүүс цацж чахаар хэрвээ би байхгүй болчих юм бол за өсрөл тэд нар нэг 6 сар 1 жил уйлал тэгэл дараа нь мартал бутал ингээм амьдралд орчих штий тэгэхээр ингээд ер нь амьдрал дээр амьдрах ямар хэрэгтэй юм бэ гэж миний бүр ингээд оршихуу маань энэ ертөнцийн дээр оршихуу маань гаргаж эхэлсэн. За тэгэл хэрвээ миний скутерийн дугуй хагарах юм надад нэг л муу юм тохиолдох юм бол шууд би орноосоо босчих чадахгүй. Тэгээ зарим өдрүүд болвол би нэг өглөө ингээс иржэл дахиад нэг өдөр эхэлж гинөө. Яаж энэ өдрийг өнгөрөөндөө гэж боддог ч юм уу. Тэгэл хөшгөө хаагаал хохноо сургуульд нь хургаж өгчвөл өөрөө ингээд өдөржингөө орноосоо босхгүй ингээл хэвтэл ямар ч за би босоод дасгалаа хийх юм бол сайжрна гэдгийг мэдсэн хэрнээ бүр зовх сонголтыг би өөрөө хийгээл орондоо шигдэлсэн. Яг хэнийг хорлоод байгааг мэдэхгүй ингээл бүр зориуд ингээл муухай хоол идэл байнга гой мэддэг ч юм уу. Тэгээд одоо мансууруулах зүйлүүдийг илүү татагдаж эхлээд тэгээд дээрээс нь одоо бүр шүдээж угаах ямар ч хүсэлгүй. Би ер нь яг шүдэж угаах юм бэ гэж бодол орж ирэл өөрийгөө бүр ингээд орондоо хэвтэл хорлоолно бүр зориуд яг хэнийг хорлоод байгааг мэдэхгүй шүнжэнгөө ингээд бүр зориудаар унтахгүй. Тэгэл өөрийгөө зүгээр л юм хорлох өвдгөх тийм хүсэлтэй болцсон байсан. За тэгээд дөрөвдөх нь болохоор чаавс тэгээд хичээж байгаа юм би аль болох эрэг буцаад охиныхоо төлөө охин маань байгаа штэ өөрөө одоо ингээ авч гарахгүй болохгүй. Тэгэл өөрөө өмнө нь одоо жишээ нь би бүжиглэхээрээ их сайхан тайвширдаг байсан. Гэдэг юм уу шин зүйл хийхээрээ тайвширдаг байсан. Найзуудтайгаа уулзахаараа гоё болдог байсан. Тийм аргууд надад байсан. Тэр болгоныгоо хийж туршиж үзлээ. За би ингээл бокст явлаа. Шин зүйл туршиж үзлээ. Бүжигэндээ явлаа. Уул хад руу гарлаа, аяллаа, зугааллаа. Ямар ч мэдрэмж авахгүй. Зүгээр чингэл манай найзууд надад төрсөд бэлэг барайл охин маань надад гоё захиа өгөөл тэгж хахад чинь ингээд ямар тийм инээмсэглэх хүсэл төрөхгүй. Гэт юус ингээд зүрх тогтолгоо болцсон заяа. Юусаа баяр enjoy бүр тийм зүрхэн зүрх тоглохоо болцсон. Тэгээд ихэндээ бүр ингээд хүн надад муухай гэлэнгүүд тэр муухай үгийг хэлсэн мэдрэмж маань арилахгүй ингээд 4-5 цаг явна. Юу ч хэлсэн хичээсэн ингээд сайхан мэдрэмж надад орж ирэхгүй тэгээд гутраал явчихна. Тэгээд 5 дахь шинж маань бүр сүл дээлэрсэн. Энэ бол бүр амар хүнд шатандаа орсон байгаагаа би яг өөрөө анзаарч эхлээл мэдэрсэн. Тэр нь юу гэхлээр сүлдээ би бүр муухайч мэдрэмж болцсон. Бүр гониглахаач болцсон. Уурлахаач болцсон. Би зүгээр л ингээд гөлөрцсөн. Гөлөнгө болцсон. Ингээл хүмүүстэй хэрэлдээл ингээд янз бүр муухай юм тохиолдол. Тэгэл хүлээж авна. Бүр ингээд юу ч мэдрэхгүй. Хүнтэй хэрэлтэн би тэгээ болоо штэ гэл би хэрэлдэл гараа явна. Тэгэл гараа явал надад ерөөсөө нөгөө яана би найзаагаа унтаж юм. Ямар ч тэмдрэмж авахгүй зүгээр л өгч байхгүй. Бүр сайн байхгүйсэн бол одоо бүр сүлдээ муухайч байхаа болоо. Тэгээд надад юу мэдрэж байгааг би зүгээр нэг юм би хүн зомби. Зүгээр л ямар ч тийм мэдрэмжгүй нэг тийм хүн өглөө бослоо. Охиноо хөргөж өглөө гэртээ ирлээ. За хичээл орох ёстой бол хичээлээ ингээ заалаа. Хичээл орё гэсэн тогтлол байхгүй. Атчих үедээ гэсэн айдас байхгүй. Зүгээр нэг амар яг тэр тийм нэг мохоосон мэдрэмж үнээр амар байсан. За ингээл надад ямар нэгэн би тэгээд өөрөө уулна бол арга чарга хайгаад те бяцлал хийх гэж үзээд за яах вэ ийх үгээд явсан ч гэсэндээ тэр маань улам намайг тийм депресстүүлээдсэн байхгүй. Одоо шинэ ингээд бяцлал хийхээс суулаа. Ингээд сонгол гэл бачиндаал уур урэл ингээд бүр ингээд ерөөс ингээд савлаад яа та ямар ядраад юм гээл хэвтэж. Тэгэл хүмүүсийн ингээд гоё өгнүүд сонсон штэ affirmation сонсохоор л I am enough, I am good, I am loved энэ гэх үг сонсох болгонд миний бүр зүгээр шууд уур урэл болио ингээд зүгээр хуцаас авч хаяал. Тэгэл ингээд сууж захтаа зүгээр л орондоо хэвтэж захтаа амар чангалтай байсан. Тэгээд одоо чинь бяцлал хийхэд хэрэг бяцлал хийхэд төлөрч чадахгүй бол ядаж 10 тоглож байгаа байхгүй. Тэгэл би нүдэ ханал 1 2 3 гээл тэгж хат чинь 2-ын тондор ирээл манай охин ялаа сондрыг өргөж өглөх хичээл намын хийлгэл үгээл за болоо дахиад хэлгээл 1 2 3 4 5 гэлээжсэн баби ялаа хэлээд гэл зүгээр л миний бодол маань 10 ч тоолох тийм чадваргүй болцсон байсан. За тэгээд ийм
байдалтайгаар depression надад бол шинж тэмдгүүд нийлрээд заагүй бүр үнхээр хүнд шатанд орсон гэдгээ мэдээд би сэтгэл зүйч тасалчих гэж хоёр өөрөө гадагш тээ. Сэтгэл зүйч дээр очихоор миний мэддэг юм яриад байхгүй юм. Муучгүй нэг олон юм уншсаар хагаад сэтгэл зүй гэж юу юм те, mind map яаж хийх юм, тэгвэл emotional map яаж хийх гэх мэтчлэн судалгаа нэлээд хийгээд үзсэн учраас сэтгэл зүйч дээр очихоор яг л миний мэддэг юмнуудыг маань ярьдаг ч юм уу, би өөртөө өгж болох үед зөвлөгөөнүүдийг надад буцаадаг гэсэн байхгүй. Тэгэхээр сэтгэл зүйч бол хэрэггүй байна. Би сэтгэл зүйч дээр очиж уулзах юм бол улам бараг депрессд гэхэд байсан учраас шууд би сэтгэл засалчийг хайж эхэлсэн. За ингээд сэтгэл засалчтайгаа би уулзаад эмчилгээнд 7 хоног болгон уулзалт хийгээд эмчилгээнд явж эхлээд арай тэр англиасаа бол гарч эхэлсэн. Тэгэхээр энд би бас бичлэгийнхаа төгсгөлд юу хэлмээр байна вэ гэхлээр бүх юм маань бол хангалуун. Би актер бүр ингээд мөнгө төгрөгөөр гачигдаад явж байгаа юм уу? Би ингээд гар хөлөө алдаад эсвэл хүчин зовлон туссан үгүй. Амьдын хатал үзсэн үгүй. Яг ингээд хөндлөнгөөс өөрийгөө харахад бол амар мундаг хүн болгон бол намайг мундаг гэж хардаг баг. Ямар ч тийм хүнд депрессэд байхаар зүйл бол надад аимшигтай зүйл бол яг тулгараагүй гэж би толгойдоо бодоод тэгэл дахиад нэг толгоогоороо тийггүй чи ийм хүүхэд чинь нэрвс харвал ийм байхад чинь ингээд мэдрэмжүүдэд дараад байснаас хамгийн анх депрешн үүсч эхэлсэн байгаа байхгүй юу. Өөрийгөө шүүснээс, мэдрэмжээ шүүснээс болж энэ маань цохилдоод тэгээд ийм хүнд шатандаа хүрсэн. Тэгэхээр та нартай юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр заавал хүн зовлонтой тулгаалсан да. Эсвэл заавал хүн муу явж байгаа болохоор депресд ордог бишээ. Бүх хүмүүс депрессдэх боломжтой, депрессэнд орох боломжтой. Хүүхэд хүртэл стресстэй, хүүхэд хүртэл депрессэнд орох боломжтой. Хэдий миний ингээд би өмчин өрөөсөн өсөөгүй ч гэсэндээ надад ингээд аимшигтай депрешн ингээд үүсээд би ингээд амар сэтгэлээр гутарсан яваад байгаа байхгүй. Тэгэхээр мөнгөтэй төгрөгтэй байсан ч бүр ингээд амар хангалуун цадгалан тий баян хүн байсан ч депрессдэх боломжтой. Тэгэхээр депресс гэдэг зүйл бол хүнийг ялгаж ирдэггүй, хинт тохиолдох боломжтой зүйл шүү. Тэгэхээр та нар өөрсдийгөө яг над шиг депрессдж байгаа гэдгийг бол 100% хүлээн зөвшөөрөөрэй. Хүлээн зөвшөөрч иж цаашаа өөрийгөө эмчлэх үд хаалгаа олж харж эхэлнэ. Тэгэхээр би яг тухайн моментэд бол хоёр найзтай баярламаар байгаа юм. Хоёр найзынхаа ачаар би зүгээр надад тусламж хэрэгтэй. Би депресс зээ. Би үнэхээр 100% сэтгэл готролд орсон байгаа юм байна. Тэгээд надад тусламж хэрэгтэй мэн гэдгийг олж хараад тэгээд өнөөдөр би healing in progress дээр болов явж байна. Тэгэхээр имжлэгээрээ та бүхэндээ гол санаа маань ойлгосон байх гэж найдаж байна. Хинч депрессдэх боломжтой, хинч сэтгэл готрол орох боломжтой. Нэгт хоёрт нь эдгээр шинжүүд хэрвээ танд илэрж байгаа юм бол та сэтгэл готролд бас өртцөн явж байгаа магадлалтай шүү гэдгийг бас анзаараад үзээрэй. Тэгээд үнэхээр өөрөө хичээгээд чадахгүй бол хин нэгний тусламжийг авах зайлшгүй хэрэгтэй шүү. Бид нар гараа хугалжуул имрад зураг 200-300 мянгаар хүртэл авахуулаад эмнэлэгтээ эм угаал мөнгө зарцуулаад явдаг тий. Яг тэрнтэй адилхан сэтгэл зүй ингээд нэг гэмтсэн байхад тэрэнд зайлшгүй нэг эмчилгээ хэрэгтэй. Тэрэндээ гаргаж байгаа мөнгө төгрөгөндөө бол битгий харамсаарай. Яг л нэг өвчин гэдгийг хүлээн зөвшөөрөөд өвчнөө эмчилж байгаа гэж бодоод мөнгөийг олвол харамгүй цацаад өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндэд ч гэсэн тийм анхаарч байгаарай гэж та бүхэндээ хэлмээр байна. Тэгэхээр дараагийнхаа бичлэгээр би хүлээн зөвшөөрсөн сэтгэл готролтой гэдгийг хүлээн зөвшөөрснийхаа дараа би яаж тэр хар англиасаа эмчээсээ ямар зөвлөгөө аваад яаж гарч эхэлсэн бэ гэдэг талаараа бичлэгээ оруулах болно. Тэгээд өнөөдрийнхөө хувьд энэ хүрээд бичлэгээ өндөрлөе. Энэ хүртэл хамт байсанд маш их баярлалаа. Тэгээд комент хэсэгт та яг юу мэдэрч энэ бичлэгээс юу ойлгож авсан талаар надтай хуваалцаарай. Тэдний чинь үзчихэд би дараагийн бичлэгийг илүү юу ямар одоо мэдрэмж маань хүмүүст илүү адилхан байна гэдгийг мэдснийхаа дараа би илүү юу ярих вэ гэдгийг тодорхой болгоод ярих болно. Тэгэхээр за энэ хүрээд бичлэг өндөрлөе. Өөрийнхөө энэ түүхийг маш зориг гаргаж та нартайгаа би хуваалцаж байна. Надад бол яг энийг хуваалцахад тийм бүтэн 1 жил би туулсан зүйлээ ингээд хэдхэн минутанд ингээд та нартай хуваалцсан гэдэг бол боломжгүй. Гэхдээ нэг ч гэсэндээ зүйлийг энэ хөгжлөгнөөс та нар маань ойлгосон байхаа гэж найдаж байна. Тэгээд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Баяр таа.